Сургуулийн өмнөх боловсролын салбар буюу цэцэрлэгийн хүүхэд багчуудад хандуулах харах хяналтыг сайжруулах хяналтын камерыг цэцэрлэг тус бүрд байрлуулдаг. Тэгвэл тус камерыг хиймэл оюун ухаанаар өгөгдлийн системийг ашиглан зөрчлийг илрүүлэх боломжийг судалж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд санамсаргүй байдлаар нэгнээ гэмтэх, хазах, түлхэж унгах багш анзаараагүй үед болох үйлдэлийг хянахаар төлөвлөж байна. Мөн багш хүүхдтэй зөв сарьцах, зохих, зодох, зөрчил илрүүл түүнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар байгууллагын удирдлага холбогдох хүүхэд хамгааллын ажилтнаар илгээдэг байдлыг 2026 онд бий болох зорилтыг Дархан сумын цэцэрлэгийн тамийн газраас дэвшүүлжээ. Одоогоор хэрхэн ашиглах, өгөгдлийг хэрхэн дамжуулах зэрэгт судалгаа хийж байна. Шинэ оны эхэнд шууд хэрэгжих зүйл биш гэдгийг тодтоглоо. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дээр бид нар бас энэ төсөл хөтөлбөрүүдийн зардлаараа дамжуулаад бол тодорхой ажлуудыг хийхээр ингээд бол төлөвлөж байна. За ялангуяа одоо энэ дэвшилтэд цахим системтэй холбогдуулж цаашлаад бид нэр одоо энийг хамтарч хийж байгаа хөгжүүлэлт маань юу байгаа юм бэ гэхээр цэцэрлэгийн камержуулалтан дээр тулгуурласан нэг үгээр хэлбэл одоо хүүхэд зодох ч юм уу, хүүхэд бие бинийгээ хазах ч юм уу, ингээ ямарваа нэгэн тэр дотор багш хүүхэдтэй зөв бусаар харьцах ч юм уу, ийм тохиолдолд AI буюу их хөгжлийн системээр шууд одоо зөрчлүүдийг сортлоод газар дээр нь тухайн цэцэрлэгийн эрхлэгч хараа хүүхдийн байцаагч ингээд холбогдох одоо цагдаагийн газар ч гэдэм холбогдох байгууллагууд руу шилжиж очих ийм хөгжүүлэлтүүдийг хийх энэ үйл ажиллагааг бол одоо бид нар яг цахим дижитал төвсөнд нь хөгжүүлэлтийг хийлгэж байгаа. За энэ амжилтаа бол мэдээж бол энэ манай Дархан сумын бүх одоо 24 цэцэрлэгт бол энэ бол одоо зориулагдах юм ил ажил. Тэгэхээр гэх мэтчлэн бид нар одоо өнгөрсөн онд STEM сургалтын хөтөлбөрийн дагуу бүх цэцэрлэгүүдийг бид нар бол одоо STEM сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж байсан бол яг энтэйгээ адилхан бид нар бол өргөжлүүлээд нэг ч цэцэрлэгийг үлдээхгүй бид нар бол одоо ингэж бүрэн хамруулахаар бол ингэ төсөл хөтөлбөрүүдэд тооцож ажиллаж байна. Хүүхэд заавал нэгнээ гэмтэх, багш зүй эсвэл гарах бус өөрийгөө бэртэх, бүлэрч унах, булан тухай мөргөх, зэрэгт эзэн тодорхойгүй үеигч ил гаргах боломжийг эрэлхийлж байгаамаа. Ингэснээр хин нэг цагдах үйл ажиллагаанд хатуу хяналт тавих бус хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг түүгээр дамжуулан сайжруулах, багшийн ажиллах нөхцөлийг таатай болгох, хүүхэд багчуудын гаргаж байгаа үйлдэлийг засаж залруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2025 онд Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 24 цэцэрлэгийн 213 бүлэгт шимт хөтөлбөрийг нэвтрүүлж тоглоомын аргаар сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 3 төрлийн загвар бүхий 373 ширхэгтэй тоглоомоор хангасан байна.